Нурууц их хөл шулуун энэ хүн бол нас даалгарч яваа Ням даваа гэдэг хүн ер нь эрүүл бай гэвэл идэх санаачлахтай байж үргэлж дасгал хөдөлгөөнийг эрхэмлэх ёстой юм байна гэж үзээд тэрээр 2019 оноос хойш бүжиг сурч эхэлсэн байна. За ингээ бүжиглээд байсан чинь улам бүр бүжиглэх дуртай болоод нэг л мэдхэд 7 жил өнгөрсөн байна. Анзаарахад их хөнгөн шингэн дээрээс нь тэнд өвдлөө энд өвдлөө гэж барагтай бол өвчин ярихгүй. Зан аашч гэсэн эргээр өөрчлөгдөд альваг гоё сайхнаар хардаг болсон, бусадтайгаа их нийт сайхан болсон байна гин. Ням даваагаа одоо 20 орчим төрлийн бүжиг мэддэг. Баянгол дүүргийн 8 дугаар хорооныхаа хамтуудад бүжиг заадаг, мэрэгжлийн багш болчиход энд байж байна. Хамгийн хөөрхөн зүйл нь өглөө бүр ахмадууд эртээ ирээ хүлээж байдаг. Бүр яарч ирлээ гэсээр инээд алдаад орж ирдэг. Зарим нь даашин зюп шинээр авлаа, бүжгэндээ зориулаад бүжгийн гутал авлаа гэд нэгэндээ сонирхуулаад яг л хүүхдүүд шиг баярлаж хөөрцгөөдөг гэд Ням даваагаа сэтгэгдлээ хуваалцж байна. Энэ хэдтэйгээ 7 хоногт 3 удаа бүжгэлдэг. Нэг орохтой ингээ 2 цагийн юугаар. Тэгээ энэ чинь ирэх дуртай. Манай ахмадууч нааш ер нь сэтгэл нь өргөл татагдчихэдэг. Тэр чинь бүгдөө эмэгтэйчүүд гоё дайшин заван өдөр болгон гоё хувцас сольж ирэн тийм ээ. Бид нар чинь тийм боломж байхгүй шүү дээ. Тэр болгон дайшин зам өсөд ингээд хаанч орох вэ тийм ээ. Гэтэл энэ бид нар 7 хоногт 3 удаа ингээд бүгд гоё хувцас өсөд бие биенээ хөмтлээд нэгдүгээр тийм чинь соёл суралцж байна. Хоёрдугаар тас өөрсдөө ингээд аз жаргалтай сайхан өнгөрөөж ин цагийг